За энэ одоо бас л нэг хөнгөлөлтөй зээл аваад бас энэ асуудлаа шийдэх гэж байгаа. Бас 2-3 салбарын асуудлыг шийдэх гэж байгааг бол одоо дэмжиж байгаа. Гэхдээ би нэг эдийн засгийн хөгжлийн сайдаас асуух асуулт байгаа. Сангийн яамнаас асуудал. Тий, бид нар яг нь ер нь гаднаас орж ирж мөнгө орж ирж энэ зээл тусламжаар орж ирж байгаа энэ санхүүжилтийн их усрууд маань бол нэг хөнгөлөлтөөс гадна бүтээн байгуулалт болохдоо гайл, нөөт зэрэг албан татваруудаас чөлөөлөгдөж байна. Гэх зэрэгээр бас нэлээд л одоо давуу талууд үүсгэж ижил энэ төсөл одоо хэрэгжиж байгаа. За нөгөө талд нь бас Монголын аж ахуй нэгжүүд бас давгүй хуримтлалтай ажил хийж чаддаг болцоо. Одоо сая 25 оны 1 сарын статистикаар гэхэд монголчууд Монголын банкнд одоо 22 их 80 төгрөгийн хадгаламж байгаа. Дотоодын банкнд. Тэгээ ер нь энэ дотоодын аж ахуй нэгжүүдэд дэмжих, энэ бүтээн байгуулалтанд одоо оролцуулах, ер нь дотоодын аж ахуй нэгжтэй бас үр ашгийг нь хүртээдэг байх. Энэ талд ер нь эдийн засаг хөгжлийн яам одоо яг энэ 26 онд одоо бодож байгаа төлөвлөж байгаа юм байгаа юу? Яг нь сая одоо төсвийн тухай хуулийг дагаад одоо төр үеийн хвшлийн түншлэлийн тухай хуульд бас нааштай ийм заалтууд орж ирсэн. Гэхдээ одоо нэг үгэлэхэд зарагдахгүй орон сууц барьж байгаа барилгын компаниуд нэг 40 сургуулийг бариадах гэвэл дорн л барьчихна л та. Тэгвэл буцаагаад одоо улс ямар санхүүжилт, ямар өрөөгөөжтэй, ямар хугацаанд төлөх үү энэ гэдгээл тодорхой болгоод хувийн хвшилтэйч ашигтай улс ч гэсэн бас төсөв дээр ачаал үүрхгүй ийм зохицуулт хийвэл энэ асуудлуудаа бас шийдээд яваад аж болно гэж харж байгаа. За тийм учраас одоо ер нь энэ төр хувийн хвшлийн түншлэл дээр одоо ер нь бас ямар өөрчлөлт энэ яг энэ 26 онд гарах вэ? Энэ талаар бас нэг эдийн засгийн хөгжлийн сайд нэг хариулт хэлээч гэж ингэж хүсэж байна. За, хосор гишүүний асуултанд хариулъя. За, хэн хариулах вэ? Хосор гишүүний асуултанд хариулъя. За, энэ хоёр сайд. Дараа нь шаардлагатай сангийн. За. Орон нутгийн нийслэлийн шаардлагатай энэ сургууль цэцэрлэг барих асуудал. За энэ их усүр нь шийдэгдсэн үед хувийн хвшлэр төр хувийн хвшлийн түншлэлийн хүрээнд байж болно. Эсвэл томоохон төсөлбөр хэрэгжүүлж байгаа орон сууцны хороол барьж байгаа аж ахуй нэгжүүд гэрээлээд бариулж болно. Гол нь тэр асуудлыг шийдэх их усүр нь бий болж байгаа. Энэ бол нэлээдгүй хэмжээнд бослогоо тусламжтай нэг хөнгөлөлтөй ангилд орж байгаа урт хугацааны ийм санхүүжилт. Энэ санхүүжилтийн гол зорилго бол олон жил яригдсан эрүүл мэндийн салбар, аймгийн төвөдөх нэгдсэн эмнэлгүүдийг иж бүрэн шинжлэх, өргөтгөх, яралтай тусламж үйлчлэг тэр чадварыг бий болгох том ажил байна. Аврах одоо онцгой хөдөлгөөн байгууллагын олон жил ярьсан асуудал бас энэ хүрээнд бас шийдэгдэж байгаа. Тэгээд төсөлтөй холбоотой нарийн асуудлыг ажлын хэсэг сангийн яамных нь хариулах байхаа гэж. 6 номерын хариулъя гэж. За 6 номер нэмж хариулъя. Албан тушаал 6 номер. За сайн мэцэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сангийн дэзэ цулан хос хоёр гишүүний асуултанд хариулъя. За хоёр тал засгийн газар хоорондын хоёр тал хэлцээрийн тухайд бол хэлцээ хийсэн тал бас өөрийнхөө дотоодын аж ахуй нэгжүүдийг бас илүү төлөх ийм нөхцлүүд бас орж ирдэг. За Азийн хөгжлийн банкны тухайд бол Multilateral Development Bank буюу олон талт хамтын ажиллагааны хөгжлийн банк учраас дотоодын аж ахуй нэгжийг оролцохыг хааж хөргөлсөн зүйл бол байхгүй. Шаардлага шалгуур хангаж байгаа дотоодын аж ахуй нэгжүүд бүгдээрээ оролцоод явах боломжтой. За худалдаа авах ажиллагааны тухайд бол олон улсын байгууллагын худалдаа авах ажиллагааны дүрм журмаар бас давхар зохицуулагддаг. Тэгэхээр миний санаж байгаагаар зөв бол сая доллароос одоо дээш үнийн дүнбүхийн худалдаа авах ажиллагаа нь олон улсын тендер зарлагддаг. Түүнээс доош нь болохоор худалдаа авахын тухай хуулиар ингээд зохицуулагдаад явдгаа. Тэгэхээр хос хоёр гишүүний асуултанд хариулахад дотоодын аж ахуй нэгжийг хааж хөргөлсөн зүйл байхгүй. Санхүүжилтийн өртөгдөр нэмэлт за хоёр хэлцээнээр хоёулын дээр нь хөндөгцсөн хос хоёр гишүүний асуултанд хариулахыг хичээе. Санхүүжилтийн өртгийн тухай, за мэрэгэн төлтийн тухай асууж ийн. За түрүүн хэлсэнчлэн бас өмнөх зүйл дээр
энэ дээр болохоор нэг хөнгөлөлттэй зээл нь 2% хүүтэй. За энгийн зээл нь болохоор софр дээр 0.6 гэсэн ийм их усрын өртөгтэй орж ирж байгаа. За энэ бол бас олон энэ төрлийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд олон давуу талыг бий болгож байгаа. За өнөөдрийн байдлаар софр хүн маань бол 3.64 хавцаа байна. За өнгөрсөн жилүүдэд олон улсдаа за геополитик, цар тахал гэдэг нь нийлүүлэлтийн гинжин хэлхийний таслалтал, за инфляц гэдэг олон шалтгааны улмаас энэ хүү бол өндөр болж ирээд одоо түүхэндээ хэмжээндээ буюу 5 нэлээд гарсан. За ойрын жилүүдэд энэ софр хүү бас ингэж буурах үзүүлэлттэй байгаа. Их усрыг бид нар доллараар аваад төгрөг рүү хөрвүүлэхэд нэг дунджаар 7-8% зардал гардаг. Тэгэхээр Монгол анхны бодлогын хөв 12%, за инфляц 8.2 гэж үзэх юм бол бас байж болох хамгийн За, Жимрүү сайд нэмж тайлбар хариулт өгье. За тэгэхээр нөгөө авж байгаа зээлийг үр өгөөчтэй байлгах зорилгоор бид энэ 17 аймгийн нэгдсэн эмнэлэг дээр том шинжилгээ хийн. За ягаад 21 биш вэ гэхлээр 4 аймаг нь жишээл одоо Увс, Ховдод бол энэ EDB-ийн төслөөр өргөтгөлийн ажил нэгсэндээ энэ пайлот буюу өмнөх туршилтын барилгууд нь хийгдээд дуусчихсан. Ойролцоогоор нэг 7-оос 10 сая долларт нэг аймгийн нэгдсэн эмнэлгийн өргөтгөл, хагалгааны хэсэгтээ эрчим тэмчилгээтэй оншилгоо, яаралтай тусламжийн дасгуудыг хийхэд ийм зардал гарч байгаа. За үлдсэн 4 аймагт нь бол жишээл одоо булганд бол одоо усын төсвөр барьж эхэлсэн, дархан болохоор Европ Сэргийн Босролтын банк бариад явж байгаа. За юунд дөрвөн газар нь бол одоо угаасаа хийцэн учраас бид төсвийг давхцуулахгүйгээр нөхцөл байдлын үнэлгээ хийгээд яг одоо шаардлагатай газрууд нь хэрэгтэй зүйлийг хийж өгнө. Дээрээс нь 130 түрүүн хэллээд интернет суурилагдсан 130